За эхлээд аргатуудыг нэмье. 2 аргат дээр 9 аргатыг нэмбэл 11 аргат гарна. За 11 аргат гэдэг бол арван аргат дээр нэмэх нь 1 аргат гэсэн үг. За 10 аргат гэдэг бол 1 цуут. Тэгэхээр манай бодлого нэг цуут болон 1 аргат болно. За одоо нэгжүүдээ нэмье. Зургаан нэгж дээр 5 нэгжийг нэмбэл 11 нэгж гарна. За 11 нэгж гэдэг бол нэгж дээр нэмэх нь 1 нэгж гэсэн үг. За 11 гэдэг бол 1 аргат. Ийм байна. Өөрөөр хэлбэл нэгжүүдийнх нь нэлбэр 1 аргат 1 нэгж гэж орж байна. За одоо эднэрийг бүгднийг нэмбэл 100-т нэг ширхэг байгаа. Аргат энд нэг ширхэг, энд нэг ширхэг байгаа учраас нийлээд 2 аргат болно. За тэгээд 1 нэгж байгаа. За ингээд нийтдээ ийм тохирч ирнэ.